Мөөг нь хөрсний гүнээс усыг биедээ шингээж, түүнийг ургамалд дамжуулан, хариуд нь үндснээс нь өөртөө хэрэгтэй шим тэжээлийн бодисыг авч ашигладаг. Мөн айн хөрсний өнгөн хэсэгт байх модны мөчөр, холтосны үлдэгдлийг мөөг задалж, үржил шимийг нь нэмэгдүүлдэг. 1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж нэрлэдэг байсан бол Америк нэгдсэн улсын эрдэмтэн Роберт Витакер 1969 онд мөөгний хооллох хэлбэр бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан бие даасан аймаг гэж үзсэн юм. 2050 он гэхэд бол дэлхийн хүн ам 9 тэрбум болно гэж тооцоолж байгаа тийм. Тэгэхээр энэ тооцоололтой холбоотой дэлхийн хүн амыг уургаар хангах хэрэглээ өсөж байгаа. Тэгэхээр энэ уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүний нэгэнд бол яхахгүй мөөг орж байгаа. Мөөг гэдэг бол өөрөө гайхамшигтай. Үнэхээр уургийн их усэр махыг орлуулж болох хэмжээний хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь нэгэн дэлхийд бол тодорхой болсон ийм бүтээгдэхүүн байсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа германчууд мөөгийг идэвхтэй тармилжуулж хүнсэндээ хэрэглэж байв. Энэ нь хүн төрлөختөн мөөгний ашиг шимийг таньж мэдээд хүний биед хуримтлагдсан хэрэггүй хорыг задалж гадагшлуулах үйл явцыг дэмжидгийг аль хэдийн мэддэг болсны нэг тод жишээ юм. Харин өнөөдөр дэлхийн улс орнууд мөөгний судалгааг генетикийн түвшинд хийж инновацийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шинжлэх ухааны академийн хүнсний эмийн хүрээлэнгийн мөнх гэрэл доктортой багийнх нь бидний сүрлэн дээр тариалж байгаа мөг үнэхээр доторны юу байна вэ? Биднэрт хэрэглэхээ хичнээн элементүүд байна вэ гэдгийг бол судалсан байгаа. За энэ судалгааны хариуд бол ерөнхийдөө энэ тармил хясаа мөгөн дотор уургийн агуулмж үнэхээр өндөр юм байна. Түүнээс гадна мөг бол нүүрсэс өндөр. Нүүрсэс өндөр гэдэг нь 100 г бүтээгдэхүүнд 31% хүртэл нүүрсэс байгаа. Тэгэхээр уурэг нүүрсэс хоёр чинь хүний биеийн шинэ дэсийг бүтээж байгаа хамгийн чухал элементүүд байгаа тий. За түүнээс гадна тослог багхгүй. 1%. Ийм учраас энэ мөгийг топ хүнс юм аа, хамгийн сайн хоол юм аа гэж дэлхийд дахин яриад байгаа. Сингапур улсад хийсэн нэгэн судалгаагаар 7 хоногт 2-оос дээш аяга мөөг идсэн оролцогчид хорт хавдарт өртөх эрсдэл 50% бага байжээ. Харин монголчууд ил шарх авсан үед цус түлжүүлдэг учраас мөөгийг шарханд түрхэх, морины нүрэ холгосон үед тэнгэрийн дүлийн мөөгийг цацаж ангаах зэргээр эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Манай улсын мөөгний бүртгэлийн сангийн 630 зүйл дээд мөөгний 145 нь ургамалд өвчин үүсгдэг бол 116 нь хүнсэнд хэрэглэж болдог. Харин 27 нь үхэлд хүргэж болзошгүй хортой мөөг байдаг байна. Сүүлийн жилүүдэд мөөгийг онцгойлон судалж, мөөг тариалалтыг нэмэгдүүлэх, мөөгнөөс олон төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүн гаргах ажлыг мөнх жаргал хийж яваа юм. Одоо бидний идээд байгаа хоол хүнснээс бид нар шин тэжээлээ бүрэн авч чадахгүй байна. Эд эс маань өлсөд байна, тийм үү? Энийг бол нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн тодорхойлсон байгаа шүү дээ. Зохисгүй хооллолт байгаа учраас, шин тэжээлгүй хооллолт байгаа учраас тархалт маш өндөр байна гэдгийг бол тодорхойлоод гаргаад ирсэн. Бидний энэ тариалж байгаа мөөг үнэхээр органик, шинжилгээтэй ийм бүтээгдэхүүн юм бол энийг манайхан үнэхээр хэрэглэж мэдэхгүй байна. Нөгөө талаасаа хэрэгцээ шаардлага бол хүүхдүүд дээр илүү байна. Шин тэжээлийн дутагдал тэнд илүү дутагдж байна гэдэг үзнээсээ хүүхдэд зориулсан ямар бүтээгдэхүүн байж болох вэ гэдэг асуулт гарсан л та. Энэ бүх асуултуудын хариултыг ерөнхийдөө энэ чанартай энэ бүтээгдэхүүнээр яаж хүүхдийн хүнс хийх вэ гэдэг дээр бол бид нар чипсыг сонгож аваад ингээд судалж эхэлсэн. 1853 онд Нью-Йоркийн тогооч Жорж Кром рестораныхаа эзэндээ төмс шарж өгчээ. Гэтэл зузаан байна хэмээн эзэн нь шүүмжилсэн учраас тогооч төмсөө халис шиг нэмгэн хэрчиж шаржээ. Зөрүүд эзнийх нь таалалд гойд нийцсэн шарсан төмс өдгөө хөнгөн зуушны нэгэн төрөл чипс болсон түүхтэй. Харин өдгөө төмснөөс гадна нимбэг, банан, гүзээлзгэн зэрэг жимс хүнсний ногооны чипс үйлдвэрлэл дэлхийд дахинд эрчимтэй хөгжиж байна. Чипс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Америк нэгдсэн улсад хөнгөн зуушны нийт зах зээлийн 18.9%-ийг энэ төрлийн чипс дангаараа бүрдүүлдэг бол төмсөн чипс зах зээлийнх нь 24%-ийг эзэлж байна. Лавтлаг шааргаад шаржгэнсэн
нимгэн тэгээд аль болох гоё амт үнэртэй байдаг тийм ээ. Чипс маань одоо бидний мэддгээр бол олон төрөл байдаг. Маш олон өөр. За зарим нь ингээд хэлбэрийн хувьд цаграх хэлбэртэй, нимгэн хавтгай эсвэл хисааж гэдэг юм уу гэх мэтчилсэн олон их хэлбэртэй байдаг тийм. Чипсийг цардуулаар ингэж зуурмаг үүсгэж гаргаж ирсэн чипс байгаа. 2017 оноос хойш мөг тариалж байгаа. За энэ жилийн үед бол хаан хисаа буюу энэ одоо King Oyster мөгийг тариалаад ингээд худалдаанд гаргаад явж байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр 365 өдөр 2 төрлийн шинэ мөгийг Монголдо тариалаад идэх боломжтой болсон гэсэн үг. Энэхүү одоо органик бүтээтгүүнийг хэрхэн яаж хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг дээр бол 23 оноос эхлээд бас эрчимтэй ажиллаж эхэллээ. За үүний хүрээнд бол чипсний судалгаа 3 газар зэрэг одоо ерөнхийдөө явж байна. За Орхон аймаг дээр бол чипсний бас нэг төрөл ингээд бүтээтгүүн хөгжүүлээд Орхон аймагт мөөг үйлдвэрлэж байгаа хүмүүстэй эцсийн бүтээтгүүн болох зорилготой төсөл явж байна. Энэ бол тосон чарсан чипс мөөгийг хэлж байгаа. За хүнсний технологийн коллеж дээр бол бид нар мөөг орсон тийм ээ. Одоо илүү баяжуулсан, илүү шимт чанар өндөртэй чипс одоо үйлдвэрлэх технологийн судалгаа явагдаж байна. За манай компани дээр бол бид нар зарим нэг хоол хүнсний одоо мэрэгжлийн хүмүүстэй хамтраад мөөгөө бүтнээр нь те яг мөөг хэлбэрээ алдагдуулахгүй байдлаар нь ямар бүтээтгүүн, ямар снэк хийж болох вэ гэдэг судалгаа бол бас ингээ явагдаж байгаамаа. Тосон чарахаас өмнөх бидний ингээд туршиж үзэж байгаа бэлтцүүд энэ харагч байна. Энэ бол ямар ч мөөгний орц ороогүй яг энэ төмөс цардуулаараа байгаа. Яг энэ чипсний бэлтгэц. Тэгээд энэ ч болохоор мөөгний орц маань 1%, тэгээ 2%, 3% гэд ингээ хувийн их болгоод ингээ оруулсан байгаа. За 1%-ийн хувьд бол яг энэ энгийн бэлтцтэйгээ адилхан барьцлах чанар нь бол сайн байсан. Тэгээ яг энэ 3-аас хоошоо 4 тавлаараа дөрөнгөт мөөгний ингээ орц орж байгаа учраас зуурмгийн маань барьцлах чанар маань жоох ингээ бутрамтгай болж эхэлсэн. За тэгээд энэс ингээ харах юм бол сонгож цаашаа хэрэгжүүлэх одоо хувилбар гэвэл 1%, 2% бол тохиромжтой байна гэж үзэж байгаа. Тэгээ нэг онцлогтой зүйл маань юу вэ гэнгүүт бид нар ингээ худалдаанд дандаа бэлэн болсон ингээ тосон чарцсан чипснуудыг худалдаж авч иддэг бол энэ чипсний хувьд ингээд бэлтгэц хэлбэрээрээ 6 сар хадгалах боломжтой. Тийм учраас хэрэглэгч нар энэ бэлтцийг аваад өөрсдөө яг шинэ тосонд бас сайн чанарын тосонд гэх мэтчлэн өөрсдөндөө хэрэгтэй зүйлсээр ингээд шараад бэлэн болгоод идэх боломжтой. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн газраас жилд 10 кг мөөгийг идэхийг зөвлөдөг. Манай улсад дэлхийн дунджаас 10 дахин бага мөөг хэрэглэж байна. Таримл хисаа мөөг нь 49 микроэлемент буюу кали, фосфор, магний, натрий, цайр, кальц, зэсийг агуулхаас гадна бактерийг эсэргүүцэх чадвар нь өндөр байдаг байна. Мөн зүрх судасны үйл ажиллагаа, хоол боловсруулалт, мэдрэлийн системийн үйл ажиллагааг мөөг дэмждэг байна. Тэгэхээр миний энд хэсэг дээр болохоор зэрэг хисаа мөөгийг тийм ээ малгай шилбийг нь тусад нь ялгаад ингээ хатаацсан байж байна л да. За энийг бол бид нэр одоо хатаахта шимт хичээлийг нь алдагдуулахгүйгээр хатаадаг технологи буюу яг хатаагч төхөөрөмж ашиглаж байгаа. Борцыг хэрглэж сурцсан одоо хүмүүс зориулсан том хэлбэрээр нь савладаг, мөн нунтаглаж савладаг байгаа. За ингээд хатаач гараа бол хадгалах хугацаа 2 жил болж уртсдаг байгаа. За энэ бол одоо мөөг хатаах шүүгээ маань байж байна. За энэ дээр бид нэр одоо нэг туршилт хийж байгаа. Ямар туршилт хийж байгаа гэхээр Японоос бид нэр ингээд одоо мөөгөөр хийсэн бүтээтгүүнийг бол авчирсан байгаа. Тэгээ энэ дээр бол одоо мөөгөө томоор нь болоод хэрцэн байдалтай чипс хийсэн байсан. Тэгээ биднийг одоо тэр чипсийг бид нэр дуурайж хит удаа ингээд туршилт хийж оролдож байна. За энд бол ингээд мөөгөө амтлаад бага температурт тийм ээ агаараар хатаах одоо энэ процесс явагдаж байна. Тэгэхээр энэ туршилт одоо баг 11 дахь туршилт нь ах. Тэгээд олон удаа туршаад тэгээ ер нь дөхүүлж байгаа тэгээ технологичтой өгөөд тэгээ технологич маань одоо яг жорыг нарийн гаргаад ингээ батлах хэрэгтэй байгаа. Мөөгөн дээр суурилсан маш олон төрлийн чипс болон снэк бүтээгдэхүүнүүд хийж болно. Судалгаа шинжилгээг бол бид нэр хэсэгчилж хуваагаад мөөг орсон бүтээгдэхүүн баах юм уу, дам мөөгөөр нь баах юм уу те. За тэгээ шаржигнсан баах юм уу, эсвэл тосон шарсан баах юм уу гэд энэ олон технологиудыг туршиж үзээд
Тэгээд ингээ мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой байж байгаа. Тэгэхээр яг одоо Орхон аймаг дээр одоо эдгээр туршилтууд бас зэрэг явж байгаа. Нэгт өөрөө хийж байгаа болооч тэр эрүүл санагдаж байгаа. Одоо ямар нэгэн кодтэй нэмэлт хүнсийг бол хэрэглээгүй, одоогоор бол ямар нэгэн амтлагчгүй яг үндсэн бүтээгдэхүүнийг ашиглаад сардуул, төмөс, мөөгөө ингээ ашиглаад хийж байгаа. Чипсийг ингээд шараад ингээд удаан хадгалах нь тосны эсрэгт тэнцээ тодорхой хэмжээр ингээд явж байгаа. Удаан хугацаа өнгөрөх тусам эсрэлтэлт нь их байж хүний биед бас тэр эсрэлтэлт бас сөрөг нөлөө үзүүлэх боломжтой учраас хэрэглэгч нар маань бас өөрсдөө энэ бэлтцийг аваа шарж хэрэглүүл арай аюул нь багасч ирнэ. Герман улсад хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах үүднээс чипсний сав баглаан дээр жинхэнэ төмсөөр хийсэн үү эсвэл төмсний нунтгаар хийсэн үү гэдгийг заавал бичгийг хуулиар зааж өгсөн байдаг. Мөн чипсний стандартад 30 секундээс илүү хугацаагаар шарж болохгүй гэж заажээ. Түүнчлэн мэдрэхүүн эрхний болон физик химийн үзүүлэлт, эрүүл ахуй, аюулын үзүүлэлтийн тун хэмжээ, амт сайжруулагч элдв бодис нэмсэн эсхийг заавал шалгана. Оны байдлаар манад нэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа чипс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 64 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Тэрний 17 сорьцсон стандартын шаардлага хангаагүй гарсан байгаа. За энэ стандартын шаардлага ямар үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан бэ гэхээр холоор эдийн агуулмж буюу давс, за тослог гэсэн хоёр үзүүлэлтээр бол стандартын шаардлага хангаагүй гарсан байдаг. За энэ тухайн чипсийн техникийн ерөнхий шаардлага буюу стандарттай давсыг бол 0.8%-аас ихэхгүйгээр заасан байдаг. За тослогийн хувьд бол 35%-аас ихэхгүйгээр заасан байдаг. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтийг давж гарсан учраас стандартын шаардлага хангаагүй гарсан байна. За 100 г чипс бол ойролцоогоор 550 орчим килокалори агуулж байгаа. Тэгэхээр энэ маань нэг аяга, нэг порц 20 дугаар холтод энэсэн хэмжээний өндөр илчлэгтэй ийм үсэл гэж байна. За хамгийн гол хор нөлөөтэй болгоод байгаа зүйл маань тосны агуулмж байгаа. Тухайн чипсэнд агуулгаж байгаа тос маань тухайн бүтээгдэхүүний 3/1-ийг эзэлж байгаа учраас маш их тосны агуулмжтай. Тос нь өөрөө удаан хугацаад дулааны боловсролд ороход хүний биед ашиггүй ийм бүтцийг үүсгэдэг. За дараа нь бол амтлагч буюу давс болон бусад амтлагч нэмэлт бодисууд ихтэй. Тухайлах юм бол давс 100 г-д дунджаар 8 орчим грамм байгаа. За тэгэхээр 100 г чипс идэхэд л хүний өдөрт авах нийт давсныхаа 1.5%-ийг авчиж байна. Өөрөөр хэлэх юм бол 5 г давс өдөрт хэрэглэх ёстой бол 8 г авч байна гэсэн үг. Ийм бүтээгдэхүүн байгаа учраас эрүүл бус хүнсний жагсаалтад ордог хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн ийм хүмүүс байгаа маа. Чипсний сүүлийн үеийн технологи бол ерөнхийдөө тосгүй шарах технологиг бол ашиглаад байна. Удаан хадгалах эрүүл хүнсийг үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна шүү дээ. Тэгэхээр тосноос татгалзаж тосгүй шарахын технологиудыг бид нар бол нэлээд бас судалж байгаа. Энэ нь ч илүү тийм ээ хүн ардын маань эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн болох байхаа гэж бодож байна. Монгол улсын хоол тэжээлийн хүн амын 5 дугаар судалгаагаар хэрэглээний хувьд давс бол маш их өндөр юм. Нэгдсэн үндэсний байгууллагын гаргаж өгсөн хэмжээнээс 3 дахин илүүтэй өдөрт ногдох давсны хэрэглээ эзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр нь буцаад хүний биед бас сөргөөр нөлөөлнө. Энэ чипсний хүрээнд болохоор давсны хэрэглээ бүр ингээ хасагдсан. Давс ерөөсөө ороогүй гэсэн үг. Мөөг тариалалт хэрэглээ нь орчин үед өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тодруулбал мөөг ургасны дараах мицеллэр бүрэн колонцсон хаягдал субстрат ашиглан барилгын блокийг хүртэл хийжээ. Энэ блок нь даацын ердийн бетон блокоос илүү болох нь олон тооны судалгаагаар батлагдсан байна. Мөөг тариалалтын дараа үлдэх хог хаягдал нь хүртэл цэвэр технологийн шийдлэр тойрог эдийн засагт шилжиж байгаагийн нэгэн том жишээ энэ юм. Монголчууд шин санаа мөөгөн чипсийг үйлдвэрлэхээр зорж байна. Хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох шинжилгээг бас хийдэг байгаа. Энд нь болохоор манай лаборатори бол хүнсний бүтээгдэхүүнд хар туглаг, кадми, цис, цайр гэсэн дөрвөн үзүүлэлтийг бол хүнд металлын үлдэгдэл тодорхойлох үзүүлэлтийг бол үздэг байгаа. Чипс түүн тавигдах шаардлага гэдэг ийм үндэсний стандарт бол байгаа. За энэ стандарт нь ямар шаардлагыг зохицуулж өгсөн бэ гэхээр тухайн чипс үйлдвэрлэлийн
үйлдвэрлэл, тэгээ савлах, хадгалах, тээвэрлэх тухайн бүтээгдэхүүнийг шалгаж хүлээж авахд тавигдах шаардлагыг энэ эсрэг настар бол зааж өгсөн байна. Хадгалахдаа тодорхой хэмжээний температур байх хэрэгтэй байдаг. Энэ нь бол 18-аас 20 Цельсийн хэмд одоо тийм ээ 75% чигийн хэмжээ ихгүй байх хэрэгтэй байдаг. Энэ температур тэгээ чигийг одоо барьж чадах юм бол тухайн чипсийг 6 сар хүртэлх хадгалах боломжтой байдаг. Альва органик зүйл бол хадгалалт богинотой байдаг. Хэрвээ айраг, эсэдэл, тарг, сагаадл байвал энэ бол органик бүтээгдэхүүн байглаараа ямар нэгэн консервант докторжуулагч хийлээгүй гэсэн үг. Удаан хадгална гэдэг чинь ямар нэгэн докторжуулагч хийх шаардлагатай болоо битүү орчинд хүчил төрөгчтэй орчинд эсэлдүүлэхгүй байна. Бүтээгдэхүүнийг муудуулахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ консервлсэн бүтээгдэхүүнийг онгойлгосон бол хурдан хэрэгэл тусгаараа гэдэг. Яг бол удаан хугацаанд хүчил төрөгчгүй орчинд байсан бүтээгдэхүүн онгойлгонгууд л хүчил төрөгчийг өөртөө их хэмжээгээр татаж авдаг. Ингээд муудах нь амархан байдаг богино хугацаанд. Хоёрдугаар гэх юм бол нөгөө лазерсан бүтээгдэхүүнд хар дугалгаар гагнаас нь хийж өгдөг учраас тэр гагнаасны байгаа хар дугалга бүтээгдэхүүнтэй шингэж орох. Хар дугалганы хордлого бохирдолд хүртэх магадлал өндөрсдөг. Тийм учраас энэ байдлаас гарахын тулд бид нар эмальцсан гэж ярьдаг ингээд штопер хэрэглэхгүйгээр өөрөө онгойлгодог бүтээгдэхүүнүүд байгаад байдаг шүү дээ. Энийг хэрэглэхийг зөвлөдөг. Тэгэхээр яг энэ мөөгөн дээр ч гэсэн бид нар хатаач хэрэглэх нь илүү одоо түүхэгээр бол тэр чинь хурдан өтөөд мөөгөнд идэхин аргагүй болно гэсэн үг. Тэгэхээр хатаахта угаахгүйгээр хатаадаг тийм ээ. Угаачгүй бол өөрөө устаа оруулаад ороод энэ бол мөөгний хаашин чанар нь хатаасаа хойно арилна гэсэн. Тэгэхээр хатаасаа альва бүтээгдэхүүн бол энгийн байснасаа илүү баяжиж ирж байна л гэсэн үг байхгүй. Махан дээр одоо нойтон мах идэх нь олон талаараа ач холбогдолтой ч гэсэн борцоолоод ирэхээр дотор нь агуулгадж байгаа нөгөө ашигтай бодисууд чи эрдэс бодис амин дэм амин хүчлүүд нь бүгдээрээ 100 г дагуулгадах хэмжээ чи өндөрсөд ирдэг. Тэгэхээр эдгээр одоо хуурай мөөгөө аваад манайхаа яаж хэрэглэх ёстой вэ гэхээр зэрэг дэвтэйгээд маш сайхан шүлэн гаргаад тэр шүлэндээ ногоогоо чанаад, гурлаа чанаад тийм ээ одоо ингэж хэрглэж болно. Эсвэл нундаг мөгийг болохоор зэрэг хоол амтлагчиг, бууз баншаа амтлна, цөөнгийнхаа махыг шаргатан амтлна гэх мэт. Ер нь ингээд мөөг орсон хоол бол одоо махны хурц үнэрийг дараад шингэцийг сайжруулж байгаа онцлогтой. Сүрэл самар боргоцоо кофений шаарн дээр мөөгийг ургуулж төрөл бүрээр туршиж яваа мөнх жаргал 6 төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн нэмгэн жиркийг хэрэглэгчдэд хүргэж Монголын брэнд мөөгийг бий болгон экспортлох, байгалийн мөөгийг тармилжуулах, түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох олон зорилгыг тээж явна. Японы 14 жил тийм ээ мөөгөөр чипс үйлдвэрлэдэг байгаа эдгээр компани тийм маш амжилттай явж байгаа энэ загваруудыг бид нар хараад судлаад үзэхээр зэрэг 90-95% яг мөөгний орцтой хийх технологи бол хамгийн сонирхолтой байгаа. Тэгээ яг энэ судалгааны явцад болоод бид нар ингээд одоо хэрэглэгчээс санал аваад хэлэхэд үгүй эн чинь мөөг юм ингээ мөөгийг ингээд шууд идчихэж болж байгаа юм уу тий? Үгүй яг чипс шиг юм биш үү? Яг л одоо ийм шарчгинсан гой амттай юм биш үү? Энийг имхээр хийж одоо хийдэг бол бид нар бол сонирхож байна гэдэг сэтгэлийг одоо сонсоод аль болох тэрлүү төхөөлөх гэж л ажиллаж байна л да. За манай энэ хэсэг дээр бол бид нэр одоо жижиг туршилтуудыг бол хийдэг байгаа. Ямар түүхэн эд дээр ямар төрлийн мөөгийг ургуулвал илүү амжилттай бэ? За эсвэл одоо түүхэн эдийн чанарыг сольсноороо ургацсан хэмжээ хэрхэн яаж нэмэгдэх вэ гэдэг туршилтуудыг хийдэг. За энэ дээр бол одоо бид нэр төмөн шуудын энэ сангасны бордог ашиглаад нэг туршилт тавьсан байгаа. За энэ дээр одоо цэвэр өсгөр буюу мөөгнийхөө мицелийг тавиад ургуулж байна. Ургалтын явцыг хэмжээ энэ 3 сарын 27-нд тавьсан туршилт одоо өнөөдөр 4 хоног жаан байна. За энэний үр дүн бол дахиад нэг 5 хоногийн дараа эцэлэгдэнэ. За яг бордон дээрээ дангаараа ингээд мицел тавихад бол урахгүй байна. За ингээд туршилтуудыг бол хийж байна. Мөг тариалагчид өртгийн сүлжээгээр 2022 онд 2.2 тонн, 2023 онд 8 тонн мөг хураан авсан нь энэ салбарын эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байгаа юм. Мөгийг өдөр тутамдаа хүнсэнд том хүн 30 г, хүүхэд болон өндөр настан 20 г-ыг идэж хэвшүүл эрүүл бөгөөд хорт хавдраас ч урьдчилан сэргийлэх олон сайн талтай юм.
Миний судалгаагаар одоо сүүлийн үед Монголд их хэмжээгээр хүмүүс хоол хүнсэндээ хэрэглээд байгаа шитэк мөгний гайхамшигтай чанаруудыг судалж гаргаж ирсэн. Түүнд байгаа тэр полисахарид буюу нүүрс уснаас нь тэр өндөр молекулт нийтлээс нь бета глуканыг ялгаж аваад энэ нь өөрөө хэмээн бүтээгдэхүүн хийж хүний бие организмыг хавдрын эсийг бууруулах чадвартай бүтээгдэхүүн байна гэдэг нь нотолсонд нэгдүгээр одоо ач холбогдол нь байгаа. Хоёрдугаарх нь болохоор альфа глуканын хэдийгээр ямар нэгэн биологи идэвхгүй байлаа гэхэд идэвхжүүлж одоо өөрчилж функционал бүлгийг солих замаар идэвхжүүлж идэвхтэй болгож болох нэ гэдэг. Ингээ энэ судалгааныхаа ажлуудаар бол нэгдүгээр автораар 4 одоо олон улсын импакт актортай сэтгүүлд бүтээлээ хэвлүүлээд докторийнхаа зэргийг хамгаалсан энэ шинжилгээ ухаанд оруулсан өвөрмөц шинэлт буюу онцлог тал гэж байгаа. Шитэк мөнгнөөсөө нүүрс усыг буюу глукан гэж дэлхийд даяараар нэрлэдэг бета глукан гэдэг ийм бодисыг бол ялгаж авах, цэврээр нь ялгаж авах ийм ажлыг хийсэн байгаа. Молекул масс өндөртэй байх тусмаа биологи идэвх нь өндөр гэдэг нь бол тогтоогдсон байсан. Дээрээс нь ямар нэгэн бүтээгдэхүүн эмээн бодис гэхэд өөрөө уусах чанар муу тунгалаг бос байх юм бол энэ маань одоо бас ямар нэгэн ашигтай бүтээгдэхүүн хийж болохгүйсэн. Тийм учраас бол ноцолцоор байгаад ямар нэг уургийн агуулмжгүй цэвэр одоо полисахаридын буюу бета глуканыг ялгаж авсан байгаа. Энэ бета глукана бол саркома зоны буюу ходоодны хавдрын эстер туршилт хийж витро орчинд гэдэг буюу лабораторийн нөхцөл туршилт хийхэд маш их биологи идэвхтэй бүтээгдэхүүн болох нь бол харагдсан. Тийм учраас амьтан дээр одоо туршилтыг хийж 30 хоногор ингээд явдаг. Мөгнөөсөө ялгаж авсан бета глуканы унсамлаараа жижиж жагаад судалгаа хийгээд үзэхэд энэ маань өөрөө ходоодны хавдрын эсийн өсөлтийг бууруулж байна. Одоо мөгний тэр үндэс хэсэг хаягдаад байгаа хэсгээс нь бета глукан буюу одоо ашигтай тэр нүүрс усыг ялгаж аваад капсулт хийх судалгааны ажил одоо мөнх гэрэл доктор дээр үргэлжлүүлэн явагдаж байгаа. Энийг бол одоо 3-4 жил одоо дараалан судлаад ерөнхийдөө мөөгнөөс нь гаргаад мөөгний хаягдлаас нь гаргаад мөөг уруулсан тэр хөрснөөс нь ингээд тус тусад нь энэ глукана ялгаад одоо капсулт хийж эцсийн бүтээгдэхүүн болох судалгааны ажил ингээд хийгдэ дууссан байна. За хэрвээ одоо мөөгний үйлдвэрлэл ингээд хөгжөөд ирэх юм бол энэ хүнсний олон чиглэлд бол боловсруулах үйлдвэрүүдийн гол түүхий бол болох боломжтой юм аа. Жишээлбэл яг энэ мөөгний одоо тэр хаягдл болоод байгаа хэсгээс ханд гаргаа тэндээс харшлын тос, харшлын савн одоо үйлдвэрлэх судалгаа бас явж байгаа. За мөн түүнээс гадна одоо нөөцлсөн бүтээгдэхүүнүүдийг олон янзаар хийсэн. За үүнээс гадна одоо гоймон гурил их хэрэгэлдэг ард түмжтэй бид нар чинь тэгэхээр зэрэг одоо талханда мөөгөөр эсгсэн талх, мөөгтэй, овёостой, жигэн мөг. За сонгиноор баяжуулсан, луунгаар баяжуулсан гоймон гэдэгтэй адилхан мөгөөр баяжуулсан юм гоймонгууд. За мөн цаашлах юм бол одоо сүүлийн үед бид нар энэ сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манад бас нэлээд хөгжиж байгаа. Тэгэхээр мөгтөө одоо сэртэй талхан дээр төрөхтэй ч юм уу иймэрхүү одоо олон чиглэлд одоо гол түүхий болох боломжтой. Тэгэхээр мөгний ганц төрлийг биш те цаашд нь бүтээгдэхүүнийх нь мөгний тариалтыг болон бүтээгдэхүүн төрлүүдийг яг Монголдо үйлдвэрлэх чиглэлээр илүү нэмэгдүүлэх чиглэлээр. За мөөг тариалж байгаа аж ахуй нэгж болон иргэдийг хүнсийн ногооны мөшиг системд нэвтрүүлж ажиллаж байгаа. Энэ системд бүртгүүлснээр ерөөсө хэн тариалсан, хаана тариалсан, тэгээ хизээ энд ингэж бүтээгдэхүүн болсон бэ гэдэг нь л тодорхой болцолж байгаа байхгүй. Одоо өнөөдрийн байдлаар 6 өрх манай тэр мөөг тариалаад нийлүүлээд явж байна. За 3 сарын байдлаар бол бид нар нийтдээ 500 орчим килограмм мөөгийг хүлээж аваад борлуулсан байна. Мэдээж хэрэг тухайн салбар хөгжим гэдэг чинь ерөөсөө боловсон хүчний мэдлэг чадвар те энэ чухал штэ нэгдүгürt. 22 оноос эхлээд одоо бид нар яг өртгийн сүлжээгээр бүрэн ажиллаж эхэлсэн. Тэгэхээр зэрэг зарим хэсэг нь үрээ үйлдвэрлэдэг юм байна. Зарим хэсэг нь одоо ногоогоор л үрсэлгээ тийм ээ бэлтцээ үйлдвэрлэдэг юм байна. Зарим нь ургуулдаг юм байна. За нэг сүлжээгээр борлуулдаг юм байна. Ингээд ерөөсөө хамтарч ажиллаж байгаа одоо өртгийн сүлжээ гэдэг байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол бид нар одоо Улаанбаатар Төв аймаг дээр нэг кластер үүсгэхээр төлөвлөж байна. Одоо ажиллаад явж байна. За Орхон аймагт бол 23 оноос эхлээд яг үйлдвэрлэл мөөг тариалдаг өрхүүдийг бол боожуулаад гаргасан ажиллаад явж байна. За энэ жил Өмнөговь аймагт бас нэг цэг тавьсан байгаа.
За тэгэхээр зэрэг эдгээр одоо 3 цэг дээр ерөнхийдөө орон нутгийн кластерыг бий болгож болох юм байна гэж үзээд байгаа. Монголчууд бол бас импортоор мөөг аваад бас удсан байна. Энэ чинь бараг 15 6 жил болж байгаа бах. За өнөөдрийн байдлаар бол бид нар 8 тонн мөөг үйлдвэрлээд 23 он зах зээлд нийлүүлэхэд энэ бол нийт одоо хэрэглээний 1% л хангаж байна. Модны үрцээ ашиглаад мөөг тариалаач, сүрлээ ашиглаад мөөг тариалаач тий. За сүрэл 1 тонн 650 мянган төгрөгнөөс 2 сая төгрөг л байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг аваад мөөг тарихад бид нэр 20 сая төгрөгийн мөөгийг тариалаад зах зээл дээр нийлүүлж болно. Энэ үртгийн сүлжээнд хичнээн одоо үр хайлын амьдрал өөрчлөгдөх үү, хичнээн ажлын байр бий болох уу, хичнээн одоо тоон чанартай хүмүүсийг бид нэр тийм ээ одоо нийлүүлж чадах вэ гэдэг бол маш сонирхолтой. 2023 оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотын Гайлын талбайгаар 58 аж ахуй нэгжийн 360 мянга 2 тонн чипс импортоор орж иржээ. Тэгвэл үүнийг дотоодоос хангах буюу мөөгөн чипс үйлдвэрлэж, шин төрлийн бүтээгдэхүүнээр үндэсний брендийн тоог нэмэх, хэрэглэгчдэд хүргэх боломж бидэнд байна.